За өнөөдрийн төргийа Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа наран зүгт нэр дэвшиж дэмжиж байгаа. Олон газар ажиллаж байсан туршлагатай ийм хүн Монгол банкны ажлыг зөв авч авах гэж бодож байна. Энэ төгрөгийн ханш уналт дээр нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Энэ асуудлыг нэлээд тусгаалж анхаарч их хурал холбогдох байнгын оронд танилцуулах зүйтэй гэж үзэж байна. За түрүүн бас гişүүд яриад байгаа тэр ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг анхаарч ажиллаарай. Энэ бол бас Монгол банкн дээр болон бусад банкнуудаар асуудал их байд юм байна. Овоорчсон танил тал харж ипотекийн зээлийг шийддэг. Бүр төлбөр мөнгө авдаг тухайн асуудал яригадаад байгаа. Энэ дээр бүр тусгаал хянаж шалгалт хийх хэрэгтэй. Энийг наран зүгт ерөнхийлөгчд сануулж илээ. За мөн одоо тэр Монгол банкны тэр данхаасан бүтцийг анзаарах ёстой шүү. 200-аад хүн байсан одоо 700 болсон юм байна. Баахан дарга нар болсон юм байна. Хувьдаа банк устай, хувьдаа мөнгө эргүүлдэг системтэй нөхдүүд Монгол банк удирдаг сурагтай байгаа. Энийг цэгцэлж цэвэрлээрэ. Нөгөө олон хяналтын менежерүүдээс Монгол банкн дээр бас томилогдсон байх вэ? Очоод явуулаарай. Хэрвээ одоо тэр хяналтын менежер энэ тэр байгаа бол. Тэгээ одоо сүүлийн үед улс төрчид манай Арц намын мэдээлэл хийгээд байгаа. Дэд сайд нарыг томиллоо. Тэгэхээр одоо бид нар хуралдаа орохгүй ч гэх шиг. Дэд сайд бол засгийн газрын нэг хэсэг юм аа Улаанбаатар гишүүнэ. Өөрөөр хэлбэл энд сууж байгаа Батшугар сайд, Батамгалан сайд нар энд суужаад ард нь яамны ажил нь явж байгаа хэвээр. Хурал хуун дээр дуудагддаг. Тэгэхээр орондон дэд сайд нар чинь байнгын ороод дээр асуултанд хариулна, яамн дээр ажиллаа явуулна. Дэд сайд нарыг одоо үнэхээр одоо дэд сайд хэрэг хүнд хэцүү байгаад бол Арц намын маань нэрээ сольж хэрэгтэй. Одоо барилгын яамны дэд сайдыг одоо хяналтын менежер гэдэг юм уу тийм нэр өгчвөл тэгвэл одоо бас манай Арц намд их таалагдах юм шиг байгаа. Нөгөө Арц намын томилсон 128 менежерийг чөлөөлж байгаа учраас 30 тэрбум төгрөг хэмнэж байгаа учраас Арц нам таалагдахгүй байгаа. Тэр менежер дотор ч бол жиггүй хулгай хийсэн нөхдүүд бас байх шиг байгаа шүү. Тэр компанид очоод 10-20% авъя барья гэж ярьж явдаг нөхдүүд байдаг гэж байгаа. Тэгэхээр энэ 128 менежерийг хасаж 30 тэрбум төгрөг хэмжиж байгаа явдал бол зөвөө. Тэгээ Арц нам таалагдахгүй байгаа дэд сайдрын нэрийг өнөөдрөөс эхлээд менежергээ нэрлэчихээ. Захин хөгжлийн яамны менежер гэдэг нэртэй болсон зүгээр шүү дээ. Ийм саналыг хэлье. Арц намын маань тэгвэл хурал хундаа суухаа гэж бодож байна. За нэр дэвшигч хариулна. Санал хэллээ дээ. Батшуур гişүү.